Сайн мэцхан үзэгчтэй өөдрөг бодолтой дотроосоо гэрэлцэн бүсгүйтэй зориулан хүрэгдэг гэлийн хат нэвтрүүлгийн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн хүндэт зочноо та бүхний өмнө өрөө. За топ модель Бадам гэрлийг студид орж байна. За нараа минь. За сайн байна уу? Бүсгүйчүүдээ. Сайхан зуны халуун өдрийн мэнд хүргэе. Халуун өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй байна уу? Маш их байна. Тэгээд явчихсан дигдэл гүйж байгаа л ирлээ. Сүүлийн үед хийж байгаа ажиллаж байгаа, тулж ажиллаж байгаа ажлаасаа танилцуулбал. Нөхрийнхөө ажил дээр л тусалж ажиллаж байна да. Тэгээд маа нөхөр сонгуульд бидаас нэр дэвшиж байгаа. Тэгээд энэ дээр нь мэдээж ихнэр хүнийхээ үүргийг онцгой сайн биелүүлэхийн тулд хичээж яваа. Ханийхаа үүргийг гүйцэтгээд гэж юм л та. Топ модель, мисс, загвар өмсөгч гээд гой сайхан бүсгүй талаас нь хүмүүс бол маш сайн мэднэ. Алхир хаан юм бол. За одоо тэрийг манай хүн л их сайн илүү сайн хэлэх бах та тий. Тэгээ би өөрийгөө ямар нэгэн байдлаар тийм юм гэж тодорхойлох жоохон дургу. Зүгээр миний хувьд бол зарчимч байж чаддаг. Ар гэрээ ажилласаа салгаж чаддаг тэгж л боддог. Ер нь бол тэгж хичээж амьдардаг. Тэгээд манай нөхөр л миний талаар илүү сайн дүнэлт хэлэх бах та. Та яаж танилцчихсан бэ? 10 онд юм уу да. Ер нь бол нэлээд дээрээс ичнээ таньдаг байсан тэгж байгаа. Тэгээ клипэнд нь тоглох санал ирээ. Тэгээ клипэнд нь хамтдаа тоглоод тэгэл дурлалын романтик цаг очоод эхэлсэндээ. Орчин дурлалцаад санал тавьсан юм шүү дээ. Яг хөө тэгэл аль нь л ерөнхийдөө яг манай хүн аюу тийм одоо охтуудын ярьдгаар бол их цантай хүн байсан. Миний анзаарснаар тэгээд надад их цан гаргаж байгааг нь харахаар миний бүр ингээд шар өдлөөд байсан байхгүй юу. Тэгээ яг хөө мэдээж эмгтэй хүн юм чинь ингээл өөрийнхөө тэ үн цэнийг хадгалаад ингээ хийх чинь. Тэгээ манай хүн ер нь бол эцээ өртлөө өөрийнхөө одоо эр хүний тэр буур суур тэгээд ерөөсөө нэг тийм барьц алдаагүй ямар ч юмд тэгээд тийм болохоор би их үнэлсэн. Тэгээд одоо ч гэсэн яг тэрийг нь бодохоор надад ингээд энэ хүнийг хүндлэх ёстой шүү гэдэг тэр мэдрэмж төрдөө ш. Барьц алдаагүй гэж юм те. Барьц алдуулах гэж юу гэж вэ? Үгүй яг би ч одоо их авирштай гэх юм одоо юу гэдэг нь жоохон юм хурцааштай хүн байсан. Ер нь бол байсан гэдэг шүү те. Ягаад тэгэхээр эмгтэй хүн чинь ингээд сайн эр хүний хажууд байхаар их эргээр зөв өөрчлөгдөж өөрийгөө улам сайжруулахын тулд эргээр хичээж те өөр дээр их тулж ажилладаг болчдөг юм байна. Тэгээ манай хүн бол намайг их зөвөр эргээр өөрчилж чадж байгаа. Тэгээд би гэр бүлийнхаа төлөө, хань ажлынхаа төлөө, өөр хүүхдийнхаа төлөө, ирээдүйн амьдралын сайн сайхныхаа бат бөх амьдралын төлөө ер нь бол хичээх ёстой ийм эмгтэй хүний үүрэг ийм байдгаа гэдгийг бол манай хүн надад илүү сайн ойлгуулж өгсөн гэх юм уу. Өөр бас өөрчилсөн зүйл хайраас гадна хүүхэд тахтай. Хүүхдийн хайр. Тийм. Тэгээд одоо манай хүчин 3 нас сүрэх гэж байна. Гэр бүлээрээ яг гоё цагаа өнгөрөөхдөө яаж өнгөрөөдөг вэ? Ер нь бол уг нь хагас амтсан өдрүүдийг хоёрын хувьд ямар ч ажил төлөвлөхгүй гэдэг юм гэр бүлийн зарчимтай. Гэвч яг одоо сая бол ингээд сонгуулийн энэ ажлуудаас болоод бас маш их одоо цагуудыг тийшээ зарцуулах шаардлага гарсан. Тэгээд мэдээж хүн зоригтой юм чинь зорилгын төлөө аюу сайн цагаа зөв зохицуулж тууштай тэмцэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод бид нар ямар ч гэсэн аль нь ингээл зохицуулаад би байхгүй байвал манай хүн байвал манай хүн байхгүй байвал би байгаад ч би нэгэ нөхөөл ингээл үзтарал болж илэн да. Зарчим гэсэн чи гэр бүлийн зарчмуудаасаа танилцуулж. Тэрийг одоо зөрчих юм бол ямар хариуцлага тооцох вэ? Мэдээж тэрэн дээр нэг юм хариуцлага эсвэл ямар нэг юм болно гэдгээс илүү тэр зүгээр л үүрэг гэдээ ойлгочихсон тий. Тэгэхээр зүгээр л тэрийг ямар нэгэн тийм нөгөө хайртай хүмүүстэй гомдол төрүүлэх юм эсвэл тэр хайртай хүмүүстэй цаг зарцуулахгүй байгаад өөртөө одоо чи тэгээгүй штэ гэдэг тийм юм бодохгүй тулд мэдээж цагаа зөв зарцуулах, зөв зохицуулах хэрэгтэй. Тэгээд битүүрээр нэг тийм амар хариуцлага энэ төр бол тооцдгоо. Тэгээд цаашид ч гэсэн яг энэ мэтээр яг энэ одоо шаардлагын дагуу яг энэ нөгөө гэр бүлийн зарчмын дагуу амьдрна гэсэн бүр ингээд тогтцсон ер нь л үзэл бодолтой байгаа шүү дээ. Зарчмуудаас нь хуваалцах болохгүй юм уу? За яг хөвдөө гэр бүлийн дотоод тэгэл одоо юу гэдгийг заавал би ханийгаа бол ингээл хоол хийгээл юм эсвэл ингээл ямар нэгэн байдлаар галтгооны ажилд оролцооч гэж хизээч хэлдэггүй хэлэх шаардлагагүй гэж боддог. Тодорхой хэмжээнд тэр хүн хүсэж ивэл өөрөө хийдэг. Тэгээ дээр нь бит хоёрын аль нь ч одоо иш тийшээ гараалаа гэхэд уцаа салгаж алга болдгоо ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө айгу энгийн юмнаас чинь айгу том итгэл бий болдог гэж би боддоо ш. Тэгээд энэ энгийн зүйлүүдийг манай гэр бүлүүд бас их сайн ярилцчих хэвээр болов. Тэгээ хамгийн том давуу тал гэх юм уу эсвэл зүгээр л хийх хэвээр нэг юм гэх юм уу маш сайн ярилцах хэвээр юм болов би биентэйгээ яг юу хүсэж чинь одоо маргааш ямар ажилтай юуны төлөө энэ тэр ажлыг хийж байгаа юм те тэр зүйлийг мэдчихвэл хизээч одоо гэрийн
эзэн эсвэл гинэ эзэгтэй би бинийгээ хориглох ч юм уу тийм сөрөг зүйлүүд юусе байдаггүй юм шиг санагдав. Тэр хүүхдтэй болъё гэж бодож байна. Дараагийн хүүхдээ хэзээ төлөвлөж байна? Олон л хүүхдтэй болмоор байна. Тэг яг манай хүн бол намайг чи бие бод гэ тэгээд идэг. Гэхдээ тэгээд ямар ч гэсэн дунджаар 3 гэж тооцож байгаа. Гэхдээ тэгээд тоо хэлэх жоохон муу гэдэг юм билээ. Тэгээд ямар ч байсан бие дийлтгэл юм бол олон хүүхдтэй л болно гэж боддог. Сайн нөхөр юм л да. Эмэгтэй хүнийг ойлгохдаг. Тэгэхээр мэдээж загварын тайзанд гарахад бол би маш чухал. Мэдгээр хүүхэд гаргаад хідэн хил нэмжсэн бэ. Тэгээ тэрийгээ одоо эргэж алга болгохын тулд жингээ багасгах гэж ямар арга хэрэгэлсэн бэ? Амар тийм арга гэдэг ахын бол байхгүй. Би ингээл шар будаатай цай айгүй хийддэг байсан. Сүү оруулахын тулд банштай цай, сүртэй цай, бичэн, коробка, бичэн ингээл зөндөө олон янзын зүйлүүд ингээл хүмүүсийн л адилхан л идэж уугаал хэрэгэлдэг л байсан. Тэгээ зүгээр их хүн болсныхаа дараа хүн нөгөө ингээд юу гэдэг амар хурдан турах хэвээр энэ гэсэн бодлоос илүүтэйгээр зүгээр хүүхдээ эрүүл чирэг өсөх ёстой гэдэг бодол нь илүү давмгаалт юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ бодлын хажуугаар зүгээр би бол загвар өмсгч хүн. Тэгээд дээр нь би бас тодорхой хэмжээнд өөрийн гэсэн нэг юм андракс нэг орон зайгийн загварын ертөнцид бий болгоод явж байгаа учраас энэ орон зайг цаашд үргэлжлүүлэхийн тулд надад өөртөө шаардлага тавих бүр яалтчгүй тийм шаардлага бол гарсан. Идэж уух юм бол хараагүй хөдөлгөөнөөр л өөрийгөө сайн цэгэн чадсан гэх юм уу. Тэгээд ер нь сэтгэл зүй бас их чухал санагддаг. Өөрөө тийм нөгөө одоо ингээл хүүхд гарсны дараа би ээжтэй гэд бодцохоор айгу урт хугацаа өөрийгөө илүү гоё болоход илүү урт хугацаа зарцуулаад байдаг юм шиг. Харин өөдрөгөр зүгээр л би чадна. Би өмнө нь байснаасаа илүү гоё болох боломжтой. Би яг одоо л эмэгтэй хүн болцсон байгаа гэдэг мэдрэмжээр хандах юм бол надад илүү үр дүнтэй юм шиг санагдсан шүү. Язарсан уу? Ер нь баг язраагүй шүү. Ер нь нэг 2-3 сартаагаас нэхлээд би сүүлний тосоор ингээ сайхан тослоо л явааддаг байсан. Тэгээ надаас аягүй их сүүлийн тос үнэртдэг байсан баг. Гэхдээ тэгээд хүн ер нь энийг бол өөрийнхөө цаашдын ирээдүйн эрүүл мэндийн төлөө зарцуулж байгаа тэр үнэр болохоос ш нэг тийм онцгүй ч юм уу бохор ч юм уу гэж би юусо бодож байгаагүй. За бүр ингээ шаардлагатай тайзнаа гарах ч юм уу амар онцгийн шаардлагатай үедүүд бол зөв нэг гоё одоогийн гоё үнэртэй тоснуудтай ингээ холж байгаа төрчихдөг байсан. Бас нэмээ санаа. Тэр үнэр нь дарагдчих. Бадам гэрлийг ингээ харахаар ерөөсөө мис хүрэж байгаагүй эмэгтэй юм шиг санагдаж байна л та. Ер нь гоо сайхны мис заслыг юу гэж боддөг вэ? Би нэг буруутгадгүй. Зөвхөн хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. Энэ дээр бол заавал одоо тэр хүнийг мис хүргэсэн учраас муу хүн хүргээгүй бол сайн хүн гэж ялгах ерөөсөө тийм шаардлага байхгүй. Хувь хүний сонголтыг бид хүнддэг ёстой. Тэр хүн юу хүсэж хүссэн зүйлээ хийн. Тэр хүний биеэр бид нар амьдрахгүй учраас тэр хүний оюун ухаанаар тэр хүний зүрх сэтгэлээр амьдрахгүй учраас зүгээр л тэр хүнийг зөнд нь өөрийнхөө хүсэж байгаа зүйлээр нь орхих ёстой. Тэгээд дээр нь хийсэн үйлдэл дээр нь бид нар зүгээр л шүүмжилж чаддаг болохоос биш. Тэрэн дээр нь эерэг зөв талыг нь бид нар эзэж олж харддаггүй юм шиг санагддаг. Тэгээд миний хувьд бол энэ тал дээр нэг тэгж буруу зөрүү гэж бол хэлхийг хүсдэггүй. Энэ бол тухайн хүний л хувь хүний сонголт. Миний хувьд би бол одоогоор ямар нэгэн мис ажилбарт бол ороогүй. Нэг орох тухай нэг бодол бол байхгүй. Эхээс заяасан энэ гадаад төрхөнд бол их сэтгэл хангалуун гэдэг ш. Нөхөртөөгөө адилхан гэдгийг маш их хэлэлдэг. Тэгээд зураг хамт ахуулаад тавихаар хүмүүс айгүй их адилхан гэж тэгдгийн. Тэгээд би тэгж боддгоо байсан чинь ер нь тэгээд нэг шин дасна гэдэг юм болт юм болоо гэж би бодоод байгаа шүү дээ. Ер нь хийжлэхэн харагддаг болчт юм болоо. Нөгөө би биенийхээ амьдралын хэв маягт уусаж байгаа тий. Би биенийхээ хүсэл мөрөөдөл зорилгот нэгдэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь нэг юм харцсан хүртэл нэг зүг рүү байгаа учраас хүмүүс төрүүлж байгаа мэдрэмж нэг тиймэрхүү байдаг байна. Харцсан нэг зүг рүү харна гэхээр нэг зүг рүү харж ийн гэдгийг аль хэр хугацааны дараа мэдсэн бэ? Шууд танилцаад бол мэдээгүй. Гэхдээ би бол тэр үед их ийм айгүй хурцааштай тийм нэг яг өөрийнхоороо амгалан байсан баг. Их амгалан байсан. Ер нь бол их амгалан байсан. Тэгээд чадсан биш. Тэгээ миний тэр амгалан буруу ийм одоо тэр зан чанаруудыг бол үнэхээр намайг ингээд залруулж чадсан. Тэгээд миний харь ийм хүн байх ёсгүй. Миний харь ийм хүн байж болно. Чи чамд яагаад тэгэхээр зөндөө олон даваа тал байгаа учраас тэр зүйлүүдтэй чи илүү ач холбогдол тэр зүйлүүдийг хөгжүүлэхийн тулд өөрийгөө илүү гоёор харах хэрэгтэй. Ийм зан авир ер нь эмхтэн хүн тэрэггүй гэдэг ингээл манай хүн ч айгүй тийм зөөлөн хүн байхгүй. Ерөөсөө надаас ингэж чи тэг ч юм уу ингэж ерөөсөө шахаж шаарддаггүй. Тийм болохоор магадгүй би айгүй хурдан хүлээж авдаг байх л та. Тэгээд айгүй ивэр надад ойлгуулцдаг. Эсвэл намайг айгүй гоё ааштай байхад ч юм уу те миний нэг алдааг хэлэхэд би нэрээ тийм юм уу гэж ойлгоно те. Эсвэл одоо нөхцөл байдлыг зөв дүгнээл тэр нөхцөл байдалтай зөв одоо гаргалгаа гаргаад яг зөв цагтаа зөв үгээ зөв хүндээ хэлж чадчихээн гэдэг л болдог болов уу гэж би боддоо шүү дээ.
эмэгтэйчүүдийн тал дээр их гоё өлгөр дөрөл аммаар юм зүйлс их байна. Урт сайхан өмстэй, толгор сайхан арьстай, бие маш гоё авч явдаг. Ер нь энэ бүхнийхээ нууцаас өснөөс эхлээл яриа л да. Миний хувьд бол тийм амьдралын зөв хэв маягаар амьдрахыг их чухалчилдаг. Буруу янз бүрийн зуршлаас эсвэл зуршилтай хүмүүсээс гэх юм уу те өөрийгөө нэлээд за тэр хүмүүсийн хажууд байсан ч гэсэн тэр одоо хүмүүс миний хажууд муу зуршлаа хэрэгжүүлдэггүй ч юм уу те. Ерөнхийдөө найзуудтай ч гэсэн тэгж нөлөөлдөг гэж хүсдэг. Тэгээ миний найзуудад ч гэсэн тэгж нөлөөлдөг. Гэхдээ ер нь бол би найзуудынхаа хүрээлгийг их зөв бүрдүүлсэн гэж бол боддог. Намайг хизээд ямар ч үед хэрвээ надад тэр хүмүүсийн шаардлага гараад тэр хүмүүс надад тэр хүмүүсийн тусламж чин сэтгэл надад хэрэгтэй болвол ёстой хідэн цагтч байсан хаач байсан за гэл ингээл миний төлөө те бүх зүйлийг хийхэд бэлэн байдаг. Би ч гэсэн тэднийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн. Хүн өөрөө бүрдүүлж байгаа хүрээлэл амьдралын хэв маяг өөрийнхөө зорж байгаа зорилгоос шалтгаалаад өөрийгөө их зөвөр хөвшүүлж, их зөвөр ингэж өөрчилж, сайжруулж чаддаг байх. Би ер нь бол их өөдрөг хүн. Ямар нэгэн байдлаар тэгж хин нэгний надад хэлсэн сөрөг үг, эсвэл хин нэгний намайг гойчилсан, эсвэл намайг голсон зүйлээс би шантардаггүй. Тэгэхээр энэ нь магадгүй нөгөө одоо юу гэдгийг тийм дэврүүн харагдахад бас тусалдаг байж болох юм. За би бол сүүлд бол тэгж бодсон. За нөгөөтэйгээр мэдээж арьс арчилгаа гоо сайхны хувьд бол өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Эмэгтэй хүн бол гоё л байх хэрэгтэй. Би бол тэгж л боддог. Тэгээд эмэгтэй хүн мэдээж зөв бие авч явж сайн сайхан харагдаж эргэн тойрондоо гоо сайхныг түгээж тэр хүмүүст эерэг зөв амьдралын сайхан болгоныг түгээх хэрэгтэй тэр хүн чинь эмэгтэй хүн байхгүй юу. Тэгэхээр тэр эмэгтэй хүн байгаа газар ер нь бол айгүй уур амьсгал юм гоё эерэг зөөлөн байдаг штеп. Эерэг зөөлөн гоё бодлуудаар гоё үйлдэлүүдээр дүүрэн байдаг байхгүй эмэгтэй хүмүүстэй байгаа хүмүүстэй. Тэгэхээр миний бодлоор амьдралын зөв хэв маяг маш чухал. Тэгэл одоо хоол өөрийнхөө хэрэгэлдэг зүйлс тийм ээ. Тэгээ ер нь яг өөртөө таарсан зогсон бүтээгдэхүүнийг л олж авах нь аюу чухал. За тэгээд мөн өөрийгөө яг юу идэхээр хашилдаг, юунд дуртай, амар дуртай ч гэсэн хэрвээ харшлаа нүүрэн дээр чи юм гардаг бол идэхгүй л байх хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр эн чинь өөртөө тавьдаг шаардлага. Өөрийнхөө ямар харагдахад шаардлага тавьж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд миний бодлоор бүх л хүмүүс эмэгтэй хүнийг тийм сайн сайхан эрэг зөв юм зөөлөн инхрийхэн болгоны нүүрс царай болгодог болов гэж боддог. Тэгэхээр бид нар тийм зүйлийг төлөөлдөг учраас тодорхой хэмжээнд өөртөө хариуцлага, өөртөө шаардлага тавих үүрэгтэй. Ер нь бол үнэхээр бас яг эмэгтэй хүн бол гоё байх хэвээр. Найзууд гэдээ ирсэн. Найзууд нь дандаа загварын найзууд байдгүй, эсвэл насан багын найзууд байдгүй, амьдралын найзууд байдгүй. Би ер нь бол амьдралын найзуудтай. Тэгээд загварынхнаас бол их цөөхөн. За тэгээд их хвчлэн манай яг оюутан би компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагаар. Тэгээд тэр үеийн маань миний айгуу сайн найзууд байна, сайхан найзууд байна. За тэгээ 10 жилээсээ бүр 2 дугаар ангиасаа эхэлж найзалсан гоё найзууд байна. Би найзуудынхаа энэ орон зайг их зөв бүрдүүлж чадсандаа айгуу бахархдаг шүү дээ. Ягаад тэгэхээр миний найзуудын тус тэм хизээд надад мэдрэгддэг тэр хүмүүстэй өөрийнхөө чадах чинээгээр нь тусалж дэм болж хайрлаж чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг, хичээдэг. Тэрийг бол ингээд амьдралынхаа зарчим болгодог. Тэгээ дээр нь би найзуудтай авч явахдаа ми мэдээж хамгийн өндөр нь. Тэгэхээр юу гэж хочилдаг вэ найзууд нь? Намайг өстой хочмоч. Би ер нь багасаа нэг тийм хоч авч ерөөсө үзээгүй. Тэг яг нэг тийм яг өндөр гэж л ярьдаг байсан баг. Түүнээс яг тийм тэр гэж намайг ерөөс дууддаггүй байсан. Яагаад ч юм мэдэхгүй. Тэгээд яг оюутан бол 10 жилээ төгсөөд оюутан болоод би бол нэлээд юм одоо өөрийгөө илэрхийлэх, бусдад харилцах энэ уур чадруудыг илүү сайн хөгжүүлэх ёстой гэдэг дээр бүр их сайн анхаарал хандуулсан. Тийм мэдээж 2 дугаар курстай Монголын мис болсноос хойш бол их л олон зүйлүүдийг өөртөө их өндөр шаардлага тавих ёстой гэдгийг ухамсарлаа. Тэрнийхээ үр дүнд эргээд хүмүүс надаас бас их одоо зөв үлгэр дуурайл аваасаа гэж хүсдэг. Миний хэв маягийг хараад те Бадамгэрэл гэдэг хүнийг нэг хараад өнгөрөхөд тэр хүмүүс зүгээр эерэг сайхан сэтгэлтэй болоод үлдээсэ гэдэг тийм миний аягүй том гоё юм тийм байгаасаа гэдэг хүсэл байдаг байхгүй. Тэгэхээр надтай уулзсан хүмүүс нэг тийм юу гэдэг эргээд үлдэхтэй те нэг юм сөрөг юмнууд яриулахгүй тул би тэр хүмүүстэй зөв харьцах, зөв сэтгэлүүлдэг, өөрийгөө зөв илэрхийлэх ёстой. Их тиймэрхүү зарчмууд бол надад их амьдралд бол өдөр тутамд л.
Амьдрал өөрөө бас их олон өнгөтэй л доо. Ялангуяа ингэж сонсч байсан. Загварын тайз, загварын ертөнц гэдэг бол өөрөө тэр чигээрээ бараг дайны талбар гэж сонсч байсан. Үнэхээр тийм амар байдаг юм уу? Энэ дайнд одоо хин нь одоо төвчээртэй байсан нь ч юм уу? Ямар одоо тактикаар ажиллавал ер нь үлддэг юм бол? Хувь хүнийхээ өөрийнхөө хүсэл зорилгоос шалтгааллах баг та. Тэр хүн магадгүй энэ салбарт их холыг харж ивэл хол явж болох байх тий. Магадгүй зүгээр эсвэл бас нөгөөтэйгээр хажууд нь байгаа хүн нь айгу нөлөөлдөг баг. Тийм учраас би ажил айгу бардам хийдэг. Ажилдаа маш дуртай ханддаг. Мэдээ зураг авалт болоод айгу шүн орой өнтер одоо дуусах тохиол зөндөө гардаг. Тэр болгон маань нөхөр өөрөө ирээл авчдаг. Тэгээд авчдаг үнтэй байна гэдэг нь өөрөө бас их том аз юм болов гэж би бас боддог. Тэгээд намайг ингэж сайн ойлгож дэмждэг учраас би өнөөдөр бас үдий зэрэгтэй өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд аз жаргалтайгаар бусдад эерэг зөвийг түгээхийг хичээгээд ингээд зүтгээд явж явах цаг хугацаа боломжийг надад бүрдүүлж өгсөн. Өдрийг өглөө хэрхэн эхэлж гин, ажил руугаа явахаасаа өмнө юу хийж гин, өглөө юу ууж гин гэдэг ч юм уу те идэж ууж гин ахуулаад өдрийн хэмнэлийн сонсмоор байна. За өглөө хамгийн түрүүнд босоод яг өлөн хотоодн дээр 2 стакан 2 аяг ч юм ус уудаг. Тэгээ тэр усаа 1 стакантай 1 аягийг нь болохоор зүгээр зөөлөө ингээд тавьж уудаг. Хоёр дахь нь болохоор ерөнхийдөө яг жоохон яаруу байдаг учраас ингээд гэлс балхаад дуусчдаг. Тэгээд энэ нь бас надад айгүй ирч хүч өгдөг болов гэж би бас боддог. Тэгээд хүний биеийн 70% уснаас бүрддэг гэдэг чинь. Тэгээд хүнд ер нь ус шиг дутагддаг юм айгүй цөөхөн баха. Тэгээд хүнд одоо тэгээд Монголын энэ уур амьсгал чи өөрөө маш эрсдэс хатуу уур амьсгалтай ийм нөхцөлд бол ус сайн уугаад зөв тааруулж чадвал маш гоё чиглэг арьстай, гоё үстэй, өөртөө таалагдах хэмжээнд бас өөрийгөө хадгалж үлдэх бас боломжтой гэж би боддог. Тэгээд өдөр болгоо нэг ногоон айлм идэх хэрэгтэй. Идэх хэрэгтэй, ёстой ч байх тий. Идэх хэрэгтэй. Ногоон айлм ер нь бол маш олон витамин агуулж идэг. Тэгээд улаанаас илүү ногоон айлм нь илүү олон витамин агуулж идэг. Тэгээд хүний эмэгтэй хүний арьс үс одоо хумсанд зөгтсөн бүхэл төрлийн витаминуудыг агуулж идэг учраас тэгээд дээр нь жим барьдаг. Ямар нэгэн тийм нөгөө целлюлит үүсгэх ч юм уу эсвэл тархалуулах тэр зүйлсээс бас зайлсхийх боломжтой. Тэгэхээр ер нь энэ амьдралын хэм маяг л чухал нөлөөлдөг санагддаг шүү дээ. Тэгээд болж игэл арай эртхэн унтах хэрэгтэй. Нэг 11-ээс оротлохгүйгээр тэгээд орондоо орчоод утсаараа оролдохгүй байх хэрэгтэй. Зөвөр би тэрийг бол одоо яг энэ сүүлийн нэг 6 сарын хугацаанд ингээд өөртөө хэрэгжүүлээд эхлэхээр айгүй баг стресстэй юм шиг санагддаг. Одоо унтахаасаа өмнө зөвхөн хайртай хүмүүстэйгээ юм ярилцаад унтахаар айгу гоё зүүдэлнэ өглөө ч гэсэн тийм нэг гоё мэдрэмж орондоо орсон уцаар оролтно гэдэг өөрөө нөгөө амьд харилцааг устгадаг тэр айгу том сөрөг зүйл гэж би боддог. Тэгээд манай гэр бүлийн хувьд бол ер нь орондоо орчоод уцаараа оролдохгүй гэдэг дүрм бол сүүлийн 6 сар үйлчлээд явж байгаа. Их амжилттай хэрэгжиж байгаа гэж би бодож байна. Одоо өнөө орноос эхлээд шууд хэрэгжиж. Хүүхдийн нас уцаараа оролддог байхтай тоглолт. Манай хүү ерөөсөө уцаар тоглодгоо. Утсыг ер нь бол хүүхдэд би ингэж удаа тайлбарлал хэлээд өгөхөр ойлгочдөг. Манай хүү бол одоо ингээд миний хүү утас шаал дэмий утсаар оролдохоор нүдэнд мунаач айгүй их сөрөг энерги 3 настай хүүхдүүд ч ойлгохгүй гэж бодож ерөөсөө болохгүй. Хүүхд ерөөсөө ай хүрээл бүх зүйлүүдийг чихээрээ нүдэрээ ингээд бүх зүйлээрээ мэдрэх боломжтой болчдөг. Тэгээд тэр зүйлүүдээр би эцэг эхчүүд маань магадгүй миний бодлоор бол зүгээр ярилцдаггүй, хэлж тайлбарлаж өгдөггүйгээс болоод нөгөө хүүхдүүд нь магадгүй бүр зүтгээд байдаг ч юм уу тий. Тэгээд манайх бол ерөөсөө уцаар тоглодоггүй. Уцаар за яг нөгөө нэг юу одоо карбот гэдэг нэг роботтой хүүхэлтэй үздэг. Тэр уцаар нь. Тэгээд уцаар тэр хүүхэлтэйг үзэхдээ ерөнхийдөө яг нэг 15 минут зарцуулна. Тэр хүүхэлтэй нэг хэдэн минут гардаг үлээ дээ. Нэг тэр авцаал гардгийг. Тэгэл тэр хүүхэлтэй дуусчлаа тий ээжээ гэл тэгэл унтраагаал юу ачдаг. Ерөөсөө нэг тийм магадгүй өдөрт нэг 15 минут уцтай бол бас зурлалтай юм байна. Бас хамаагүй яг бас уцс барьдаггүй гэж хэлж бас болохгүй. Бадам гэрлийн тэгвэл яг уцанд хамгийн их одоо цаг гаргадаг аппликейшн ямар аппликейшн байгаа бол Microsoft Office-ийн тэр файлуудыг бүгдээр ингэ нэг ашигладаг. Ягаад тэгэхээр мэйлэр аягүй тийм файлууд ирж хамтран ажиллах санаалч юм тийм хүмүүс ирэхээр би шууд утаснаас хариу бичээл заавал компьютероос гэлтгүүгээр шууд хариу бичээл явуулдаг гэх жишээний. Сүүлийн үед Snapchat хэрэгжилж эхэлж байгаа. Тэгээ ер нь л зүгээр жоон толгой сэргийх байдлаар аягүй хөвгчлөлтэй санагддаг. Түүнээс ш ерөөсөө тийм өөр тоглолт миний утсан дээрээс тоглоом байдаггүй. За тэг ямар нэгэн тийм нөгөө тийм Snapchat-аас өөр тийм хөгжилдөх програм, аппликейшн бол ерөөсөө байдаггүй байна. Тийм их сонирхдогчгүй гэх юм да.
Сэлдэг үү? За ер нь жоохон мэлхий сэлж болж чадна. Тийм. Гэхдээ би уснаас жоохон айдаг. Яг нөгөө миний хамар жоохон одоо энэ нөгөө юун салст нь хөөж агшдаг нэтэр гэж жоохон асуудалтай учраас ус нь сэлэхээр хамар ингээд янгина толгоор янгинад амар өвддөг. Тэгээд би ерөөс ус нь бас хамаагүй сэлж чаддаггүй. Өөрөө үнэхээр ахаад сайн сэлж сурахыг бол хүсэж байгаа. Гэхдээ одоохондоо яг нэг сэлэлт бол мэдчихэж байгаа бас миний хэмжээнд гайгүй болж байна л гэж боддоо шүү дээ. Энд тэнд явж байхад бол бас сэлж чадахгүй гэж бол хэлдэггүй. Сэлж чадахгүй гадна одоо өөр ямар спортоор хичээлж биендээ анхаардаггүй. За зүгээр өдөр тутмын нийт хэмжээжих хөдөлгөөнүүдийг маш хийдэг. За тэгэл одоо жишээ нь ингээл зүгээр сууж байхдаа надад энийг манаа нэг ихч миний хойр агч зааж өгч байсан. Ингээд бүх булчингуудаа ингээд чангалаад суугаад сууж байхдаа ер нь бол хаач байсан гэсэн хийж болдог дасгал. Шилдний булчин, гуйны булчин, өгзөг гизгэл бүх булчингаас чангалаас боллоо. Энэ бол ингээд зүгээр айгүй энгийн дасгал. Гэхдээ одоо тэр эмэгтэйгийн өнөөдөр харагдаж байгаа байдлыг нь харахад тэр хүн бол одоо өнөөдөр 50-51-тэй гэхэд үнэхээр гоё харагддаг байхгүй. Тэгэхээр би тэр хүний хилдэг одоо энэ дасгалууд эсвэл энэ өөртөө анхаарал тавьдаг энэ хэв маягуудыг нь бол бас их хүлээж авдаг. Тэгээд надад энэ нь их тусч исэн. Тэгээд одоо яг энэ тэнд ингээл машиндаа сууж байхдаа ч юм уу тэгэл ингээл дасгалаа хийгээл чангалаа сууллаа гэж байна шүү дээ. Нэг итгэхгүй дасгал юм биш үү? Тийм ер нь энэ бол нөгөө шууд булчингуудыг чангалаад суулж байгаа учраас ерөнхийдөө байнга л хөдөлж байгаа учраас унжилт ч юм уу те нүрчлээ центр бол харцангуй хийдэггүй хүмүүсийн хажууд мэдээж илүү сайн үр дүн сайн. Нүрийг бас их зүй юм аа тий. Тийм тэгэл нүүрэн дээр ч гэсэн бас хэд хэдэн дасгалуудыг бас мэдэн тэгээд дамжааныхаа хүмүүстэд ч гэсэн бас зааж өгдөг. Яг чанд юм бол мэдэх болно. Одоо яхаар жоохон дасгал штэ. Тэгэхээр чи ингээд бас харагдах байдал энэ төр бас тий. Нүрийг хөдлөхөөр нөгөө нүрний яг гэдэг. Бүх нүрний мемик бүх юунууд бүх булчингуудыг хөдөлгөж ингэж чангалдаг тийм дасгалууд бас манай дээр заадаг. Би өөрөө заадаг. Бид хоёр одоо сургалтанд хамрагдаж болох уу? Мэдээж болно. 12-оос манай балет манайх ч ер нь бол загвар балет бүжиг гэсэн 3 сургуультай шүү дээ. За тэгээ балет нь бол 3 наснаас эхэлдэг. 3 наснаас эхлээд бүх насныхан. За бүжиг нь бол 6 наснаас дээш бүх насныхан. Загвар нь бол 12 наснаас дээш бүх насныхан гэж явдаг. Тэгэхээр ер нь бол манай дээр ингээл 40-тойч 50-тайч гэл зүн ерөөсөө насны тийм хязгаар бол би заахыг хүсээгүй. Ягаад тэгэхээр эмэгтэй хүн болгон өөрийгөө өөрчлөе гэвэл цаг хугацааны хувьд баригдмал биш байх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас тэр хүмүүс тэр боломжийг нь олох үүднээс манай агентлаг ажиллаж байгаа. Түүнээс би яг ингээл заавал модель төрүүлж, заавал өндөр охтууд ирэх хэрэгтэй, заавал өндөр залуучууд гэдэг тийм зүйл бол надад байхгүй. Манай агентлагийн хувьд бол тийм үзэл бодолтой байдаггүй. Зүгээр л өөрчлөлтийг хүсэж байгаа хүн болгонд бид нар боломж олохыг хүсдэг. Тийм учраас Андраас өнөөдөр нэлийн насны хүмүүст ч гэсэн хүртээмжтэй байж чаддаг гэж. Амраа битээр явж очиад загвар өмсөгч болно гэдэг амар ихтэй болчих гэдэг өөртөө. Тэгээд загварын алхаагаар алхацсан тийм. Ер нь бол загварын агентлагч чинь зөвхөн загварын алхаа гişгээс гадна тэр чинь нүрээ яаж будах уу, үсээ яаж арчилах уу, арьсаа зөв арчилах уу, яаж зөв хооллох уу, яаж хүнтэй зөв харьцах уу, яаж мэдлэлтгийн, яаж уучлалтгүй гэдгийг ингээл аюу олон төрлийн мэдээллүүд өгнө шүү дээ. Тэгээд галбаржуулах хичээл орно, дасгалууд орно, хөдөлгөөн сайжруулах, эвсэлтэй болгох гэл ингээл маш орлон манай агентлагт бол их олон төрлийн хичээл ордог. Тэгэхээр яг хүмүүсийг бол би нөгөө зөвхөн загвар өмсөж болохын тулд загварын агентлагт явдаг гэдэг өрөөсөл ойлголтыг бити тээж яваасаа гэж хүсдэг. Ер нь бол энийг зүгээр л өнөөдрөөс илүү өөрийгөө маргааш харахын тулд бий болгож болох ийм л гооцоо мэдлэг байхгүй. Тийм. Үүнд нэг өөрийгөө нэг сэргээш нэг байдаг шүү дээ. Би одоо миний хувьд бол нэг дуртай дуу хөгжмөд сонсчих юм бол уйдгарсан бол ингээд сэргийчдэг. Таны хувьд өөрийгөө яаж сэргээдэг вэ? Сэргээш нь юу вэ? Би за нэх удаан яг тиймдээ ингээл юм болгонд уурлаад байдаг бо. Гэхдээ ингээл за уурлах тохиолдол гарвал айгу хурдан мартчихдаг тэрийг юу гэдэг. Айгу хурдан миний уур гардаг. Нэг тэгж ингээл бодож шаналаад тэгээд яваад байдаггүй. Тэгээ эсвэл их тэр уурлуулсан хүнтэй өс санаал ингэж юусоо явдаггүй. Тэгээд тэгсгээд мартчихдаг учраас магадгүй надад айгу амар байдаг. Тэгэл тухайн өдрийнхөө ажлын бүтээмжийг би дээшлүүлэхийн тулд тэр уурыг заавал өөртөө бариад авах хэрэгтэй юу гэвэл үгүй байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө ажлыг урагштай болгоод бусдад ингээд бас надтай харилцаж байгаа тэр хүмүүсээс зөв эерэг зүйлүүдийг би өгөхийн тулд тэр уур ч юм уу тэр бухимдал тэр олон зүйлүүдийг бол хоромхон хугацаанд л ингээд хойш нь тавьж чаддаг л байх хэвээр. Зүгээр энэ бол би зүгээр дотроос ингээд нэг 10 тоолол
нүдэ анал нэгэл гүнзгий амьсгаа аваад тэгэл нэг юм гоё хүүгийнхаа зургийг ч юм уу үзээд ч юм уу те эсвэл дүүнэрийнхээ ээжийнхээ аавынхаа ингээл хайртай хүмүүсийн зураг мургийг хардаг ч юм уу тэгэл тавьшир. Нүдэ анаад 10 таална гэсэн чинь нөгөө ануугийн зөвлөгөө санаанд орлоо л да зураг авахлахтаа ингээ нүдэ анжаа 6 таалаад харахаар нүд их гоё гардаг гинэ зурган дээр. Нүд сэрэгдэг одоо тэр бол нөгөө угаасаа модельуудын хийдэг ажил шүү дээ. Тэгээд зурган дээр ингээд айгу удаан ингээд нүд хараатай байхаар ундаг байхгүй нүд одоо юу гэдэг аниад ирдэг. Тэгэхээр тэрийг сэргээхийн тулд анжаагаад нээхээр нүд сэрэгдэг байхгүй. Тэгэхээр нөгөө ахаад унтаад сэрсэн юм шиг л нүдээ нөгөө ахаад шинээр өөр харц харагдуулж амарсан харцтай байна гэсэн үг л дээ. Тийм модельуд бол бүгдээрээ тэрийг бол хэрэгтэй. Өөр ямар гоё зөвлөгөө байна. Ер нь бол одоо ингээл би нөгөө хамт байгаа хүмүүстэй ч юм уу эсвэл хажууд байгаа хүмүүстэй эсвэл манайг л суралцж байгаа хүмүүстэй ингээл таарлт хуулганд бол за ингээрээ тэгээрээ эсвэл ингээл таарлт хуулганд нөгөө хүмүүс маань ч гэсэн юм асууна. Тэнгүүд нь чадах чинээгээрээ өөрийнхөө мэдэх чинээгээрээ тий үнэхээр мэдэхгүй байвал за би нэг асуугаад үгүй судлаад үгүй гэж тэр үеийн бас судалж хэлж өгөхийг хүсдэг. Тэгээд их л гайгүй үр дүнтэй болгох чансан гэж хичээдэг шүү дээ. Тэгээд чухамдаа тэр хүмүүс маань уг нь би бол ингээд тэр хүмүүсийн өөрчлөлтийг харж ижил мэдээж миний хэлсэн юм үр дүнтэй болсныг нь харна шүү дээ. Тийм болохоор өөрчлөгдөхийг нь аюу эерэг зүгээр өөрчлөгдөж чадж байгааг нь харахад бол надад аюу гоё уран болдог бас. Гадаадын улс орнод их аялж исэн баг. Хамгийн сэтгэл тоногшсон газар, хамгийн сэтгэл тоногшсон мөч юу вэ? За тийшээ л очимаар байна. За би яг Европын энэ загварын энэ ертөнцтэй холбогдсноос хойш бас маш олон газруудыг үзэх, маш олон газруудад очиж тоглолт хийх эх орныхон нүүр царай болох боломжууд надад олдсон. Тэгэхээр би бол энэ салбартаа их хайртай, намайг их юм үзэж нүд тайлахад бас их тусалсан, их том боломжийг нээж өгсөн ийм салбар учраас тэгээд Европын орнуудад би ер нь ийм хуучин ийм одоо айгүй олон жилийн түүхтэй тийм газруудад очихдаа би бүр ингээд хараа салгаж чаддгүй тэр газар бүр ингээд явахгүй. Маргааш нь миний нисэх хугацаа болсон ч гэсэн би шүнчэнгөө хамаагүй тэнцээ байж байгаа л очиод тэгэл газ хуцаа бэлдээл явдаг жишээний. Хамгийн сүүлд Туркэд очсон. Тэгээд Туркэд тэр бас түүх дурсгалын нэг зүйлийг үзсэн. Тэр бол миний сэтгэлээс бас одоогоор гараагүй байгаа. Тэгээд явжсэн тиймэрхүү түүхийн зүйлүүдийг үзэхээр би аягүй гоё сэрэгдэг. Надад амар гоё идэг. Тэг ингээд тэрийг дараа нь гуглдаж олоод түүхийн судлаад ингээд тэгээд ийм юм уу гэд бодож байхдаа би бүр аягүй их кайф авдаг. Тэгэхээр ер нь янз бүрийн орнд хэрвээ явах бол би одоо Венец, Египт тэгээд ер нь бол Италийн хотуудаар аялж үзхийг хүсдэг. За тэгээд Египтэд нэг очих хэрэгтэй байна гэсэн нэг тийм энэ хоёр ийм зорилго бол байгаа. Тэгээд ямарчсан 30 хүрэхээс өмнө хэрэгжүүлэндээ гэж. Олон улсад яваад нүүр царай олж илаа гэж тэгж байна. Тэгэхээр Монголын бас толгой одоо тэргүүлэгч, үйлдвэрлэгчдийн нүүр царай бодон гэрлийн харахгүй мөн. Тэгэхээр нүүр царай байна гэдэг бол мэдээж салбартаа тэргүүлэгч байгаагийн илрэл юм болоо гэж бодож байна л та. Тэгэхээр нүүр царай байхын одоо давуу тал. Яг одоогийн байдлаар бол би говь хувцас компанитай гэрээцсэн байгаа. Тэгээд говь хувцас компани нүүр царайгаар яг одоо ер нь бол ажиллаад 1 жил болох гэж байна. Тэгээд яг энэ говийн зураг авалтууд бол бас зөвхөн Монгол гэхээсээ гадны олон зах зээл дээр таарч чадсан байдаг. Ялангуяа Европ талдаа. Тэгээд Итали, Герман, миний сонсноор энэ газруудаас бүр ингээ мэргэжлийн дизайнерууд ирж ажилладаг. Тэгэхээр эргээд бидний зургийг аваад Монгол модельүүдийн зургийг аваад Европт очиод говийн бүтээгдэхүүн борлуулагдах боломжтой байдаг. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр модельэгч төр, зурагч нээгч төр, загвар зохион бүтээгчч, нүүр хувирагчч, үсчнэгч бүгднийг нь одоо Монгол гэдэг тэр бүхэл багийг таниулах боломжтой учраас энэ бол бас их орноо аягүй гоё төлөөлж чадах боломж байхгүй юу? Тэгээ миний хувьд бол эндээ их бас их талархдаг, их баярлдаг, тэгээд их бахархдаг. Тэгээд цаашаа ч гэсэн ер нь бол энэ салбар намайг за одоо болондоо бадам үрлээ гэж хэл хүртэл ажиллана гэж боддөө шүү дээ. Тэгээ ямар ч байсан бие зөв авч явдаг, зөв үлгэр дуурайл үзүүлдэг олон хүмүүсийг бий болгоно, олон хүмүүсийг бүтээн гэж боддог. Тэгээ хүний ажил амьдралын туршлагыг сонсож түүнээс үлгэр дуурайл авна гэдэг их сайхан
Тэгээд сайхан бүсгүйгээ сайхан үг сонсож цаашдаа түүнийг хэрэгжүүлж байгаа олон санаануудыг хүлээн авлаа. Хоёр сайхан бүсгүйтэй өнөөдөр бас уулзаж ирч хүч авсандаа их баяртай байна. Тэгээд та хоёртай ч гэсэн амжилт хүсье. Баг хамт олонд нь амжилт хүсье. Телевизэд үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн өөдрөг аз жаргалаар дүүрэн дэврүүн байгаарэ гэж хүсмээр. За маш их баярлалаа. Энэ сайхан дэврэн үзэсгэлэнтэй бүсгүйд цэцэгт мэдлэгээнээс Лили цэцгийн баглаа илгээсэн байна. Миний туртай цэцэг. За баярлалаа. Бид таны аз жаргалын эрч. Бадам гэрлийн бас маш олон эерэг бодолтой хүмүүсийг төрүүлнэ гэдэг бол үнэхээр гайхалтай үнэтэй одоо ийм зүйл байна. Мэдээж багш гэдэг бол өөрөө бас ямар их ачтан мэлээ тийм ээ. Багшаагаа үлгэрлэж дуурайна гэдэг бол тэр хүүхдүүд одоо яг тань шиг л одоо тийм хүүхдүүд гарна гэсэн үг. Тэгэхээр загварын ертөнцид эерэг бодолтой, эерэг сэтгэлгээтэй ийм олон сайхан загвар өмсөгч модель, миссүүдийг төрүүлэн гаргахыг хүсэж байна. За баярлалаа. Гөрөлбатар шиг. За ихөө гэлээ хат нэвтрүүлгийг өндөрлөж байна. Хамтаас нийт үзэгчтэй баярлалаа. Мэдээж дараагийн дугаараар ирэх болзъя. Баяртай. Чамда альбэ